ээжтэй зориулж юу ярмаар байна гэж би асуусан. Тэгээд би болж өгвөл ээжийнхээ ачааг жоохон хөнгөлөө гэж ярьсан байхгүй. За санаанд бойжгаад алиа гэж одоо юм хөөрхөн ухаалаг ирж хүчтэй ийм жоох охинтой танилцсан. Өөрийнхөө мөрөдлөл нэг өдөр гараад нэг өдөр гоё наадий гоё гадаах үгүй өөр гадаа очиж байна. Гэж сокол бол гинасаа дий үцэгс энэ дачо Кино үзэж байгаагүй юм байна тийм ээ. би кино үздэг очоод. За тэгээд алиагийн мөрөөдлийн асуухад бол маш амархан мөрөөдөлтэй гэж хэлсэн. Одоо өөр ингээ гадуур нэг өдөр зугаалъя, гадуур наадаж тоглоё. Тэгээд хамгийн гол нь болохоор одоо 21 хүртэл яг кино театрт очиж кино үзэж байгаагүй гэж одоо ярьсан байгаа. 21 настай Алиа охин Өвөр Монголын урдац хорны Шилэнгул аймгийн Авах хошууны уугуул төрөлхийн тархины саажилттай 2025 оны 12 дугаар сарын 2-нд онлайнаар дамжиж танилцсан нэгэн. Ярианы дагууд Алиагийн хүсэл мөрөөдөл юу болохыг мэдээд хүслийг биелүүлэх аян маань ийхүү эхэлсэн юм. Баг машинтай явах шаардлагагүй юм шүү. Эндээс 75 м гэж штэ. Та хардаа би энд байна. Тийм байна. Одоо ийшээ орно уу? Тийм. За. Одоо авд ирсэн. Алиа охинтойгоо уулзах гээд явж байна. Өнөөдөр бас нэлээд жигүүн хүйтэн байх шүү. За энэ сүүл нэгийг аавна. Сайн байна уу? Сайн байна уу мэдөө? За. Одоо хүсэлчин биелж юу? Оо за. Сайн байна уу та? Сайн байна уу? Шинэ жилийн мэндэ. Жигэн сонсох нь амээ тэгээ. Байна уу? Сайн байна уу? Доктор байна. Тийм үү? Эндөө? Сайн байна уу та? Шинэ оноо мэндэ. Одоо мөн тэгээд лангийн байдаг шиг чармаагаа жоо ажил нь ариун гасан биш. Тийм их сэтгэл дан дараас авах юм уу? Онцгой байдлаас тийм юу байхгүй надад. Өөр миний хамгийн гоё миний аав ээж, миний охин болох нь тэгээд хамгийн байдгаараа хамгийн өөрийнхөө чаддаг зүйлээ л хийж явъя гэж боддог. Чи чинь бүр гоё хүн болсон сууж штэ. Яг ярихгүй байгаа. Их ярьдаг биш юм уу? Намайг үзэж жоохон сандарж гин үү? Юу ярих болохгүй наа? Хамаагүй. Цай ууд суунгаан гэр бүлийнх нь хүмүүстэй хол ойрын сонин сайхан хуваалцаж, Алиагийн өвөөмөө, баг нагц, аав ээж, дүү, охин дүүгэд их л олон бүлтэй халуун дулаан гэр бүл байсныг ойлгосон юм. Сайн байна уу? Сайн байна уу? Ямар бүдүүн залуу вэ? Заримдаа ярангуй ингээд дараасгүй биш шүү дээ. Ярангуй их дараастайс нь яар тав гэж нэг хэцүү гэдэг. 3 хүүхэдтэй тэгээд ээж аваа хажуудаа асраад тэгээд байхын хувьд хамгийн их нь би биедээ их зориг авдаг гэсэн үг. Сэтгэлээ их чангалдаг.
Зарим үед нэг нь мууцаар бүр дээрээсээ муучих. Түрүү өдөр манай аав өдөр юм мэдээлгүй муудаад тэгээд яг алиас тэр 2 өдөр наан шууханд харсан. Тэгж тэр манай дүү бэйн муудаад манараад тэгж тэр манай өмөөс дахшуур урсан. Яг тэгээд тэрний үед их хэцүү байдаг. Эсвэл нэг бие хэдэн тийш нь хаваачихмаар санагдчих болдог гэж боддог. За чи дахин дагуун 공주抱回去。那回去真的不办。哎呦，真的。Машин гэлтэхгүй. Энэ чөлөө одоо бид нар авгаас алиагийн ээжтэй тосоод одоо Шилээ хот руу хөдлөх гэж байна. Энэ юу юм уу ингэж үйж өгдөг үү? Одоо нэлээ ивэн олчжээ би. Түрүүн бүр 이게 서가지고 싶지. За болоо. Фэнхуан Дongcheng. Бэн. Гэхдээ нөө чи. Цонаар жин. Орж болно. 5 цаг 48-д барна. Харин тийм байна. Алиадуугийн маань мөрөөдөл биелж буй агшныг хараад би ч гэсэн маш их догдолж байсныг үгээр яам илтгэх үлээ. Мэдээж тэр олон ах эгчнэр нь ч энэ агшныг харсан бол баярлж догдлох л байсан байх. Чи барьж үзтээ болж гэнэ үү? За. Зөөргөө хоёлаа. Да. 1 2 3 чи сайн бариад аваа. За. Яв дээл нуургшаа. Жоо. Окей. За болоо. Гарын гэцээ. Алиа. За кино үзээд чамд ямар санагдаж байна? Гоё. Чи одоо өнөө мөрөдлөн биелүүлнэ гэсэн мөрөдөл чинь биелж үү? 있어. 맛있었어. Ер нь алиа охин бол өөрөө бас их яриа хөөрөөтэй тийм охин байсан л та. Тэгээд би анх ингээд гэрт нь яваад ороход бол над руу их цаарч чадахгүй, тэгээд надтай бас олон юм ярьж чадахгүй, цаанаасаа л нэг сандарцсан тийм нэг төлөвтэй. Би тэг гайхаад гарч ирчээд ээжээс нь асуусан. Алиа яасан бол гэсэн чинь гэрэн чамайг ирнэгээд бүр цаанаасаа догдлоод сэтгэл зүрхээ дарж чадахгүй, тэгээд нэг өдөрт нэг л уудаг байсан юм аа. Өдөрт 3 уугаад хүртэл ингээд би сэтгэлийнхаа тэр нэг байдлыг дарж чадахгүй нэг чинь надад бас ярьж ирсэн. Өчтөр над нэлээ арив юм ярьсан шүү дээ. Очоод ахтаа уулзсан. Би наасаа ирээд уулзсан гэхээр ахтаа уулзаар очоо хэлчихээ. Би түрүү гард ярьж амцсангүй гараа явтлаа. Хамгийн түрүү алиан их баярлж шүү. Мөрөөдлөн биелүүлчихээд хоёр ахад очоод ярьцгаа. Би өстэй их баярлж юм гээд. Гэчгээд өчтөр оройхон бас хэлж байна. Ээжээ би ингээд яаж гэгтэж ия ингээд ийм гоё хүмүүсүүд байхдаа би өстэй бидээ их зоригтой гинэ. Би одоо юунаас яахгүй мөрөөдлөн биелүүлсэн, өслөнгөн биелүүлсэн.
ээж санаа зовсны хэрэггүй. Хүүхэн нь бүр сайхан байж чадна. Тэгээд миний хүүхэн бас надад их зориг өгдөг шүү дээ. Ухаан санаа сайн юм гэсэн. Тэгээд ариун талаас ингээд би чи хүүхэндээ ингээд ариун сайхан юм ярьж өгнө шүү дээ. Ухаантай юм чи. Тэгтээ тэр ингээд сэтгэлийн хүчээрээ надад бас их хүч өгдөг гэсэн үг. Май нэг найз хэлдэг ш дандаа амьдрал хэцүү яасан ийсэн гэж ярьчихад нөгөө да миний найзыг миний охины ирж үчихэд тэр мундаг их сэтгэлийн хүч авсан. Энэ охин гэвтчихээд ийм байж байгаа би нэг хөлтэй гартай явж байгаа ухаантай бүдүүн хүн байжгаад энэ хүүхний хэр ухаан надад байхгүй гэж юу ийм хүч зориг надад байхгүй гэж юу тэрнээс хойш алагийн үтснээс хойш тэр хүн мундаг гоё болсон. Ээжтэй зориулж юу ярмаар байна гэж би асуусан. Тэгээд би болж өгвөл ээжийнхээ ачааг жоохон хөнгөлөө гэж ярьсан байхгүй. Алган дээр бөмбөрүүсээ айлын хооронд үрсээ атай бүрэл ээжихээ ачиг яаж харууландаа Айлаа дүүгийнхаа хүсэл мөрөөдлийн биелүүлэх ажлаа одоо маш их урагштай хийгээд айлаа дүүг одоо буцаагаад гэрт нь авчираад өгчлөө. 2 мөрөөдлөө над хэлсэн байсан. Тэгээд мөрөөдөл гэдэг зүйл бол өдөр болгон байж ивэл бас гоё юм, тийм ээ. Тэгээд нэг дээр бүх мөрөөдлүүдийн бүгдийг биелүүлээд өгч нь гэхээр сэтгэл нь ингээл нэг л дэвэрж аваад дахиад дуусчихна. Тэгээд бид нар одоо энэ удаа яасан гэхээр 2 мөрөөдлийг яг хувааж хийж байгаа. За тэгээд өчигдөр бол кино үзүүлсэн. Тэгээд нэг 4-5 хоног болоод за ах нь одоо бас ингээд авга нутгаас ингээд явлаа гэдэг сургаан дуулгаад тэгээд нэг хинт хонж явахад ахаад нөгөө нэг тэрэгэнцрийн бэлгэлнэ. Айлаа дүүгийнхаа хүсэл мөрөөдлийг биелүүлж чадсан. Тэгвэл энэ бол зөвхөн би ганцаараа биелүүлсэн бишээ. Одоо надтай цуг явж байгаа бэлэг мандах. Тэгээ болор ах маань бас байна. Тэгээд бас нэг юмыг онцлоход энэ хэдэн хоног бид нар ингээд нааш цаашаага яваад байхад бол бид нар хар машинтайгаа яваад байсан. Тэгээд энэ хар машин болохоор манай найз дүүрэн бэлэг гэж аав нутгийн бас сайхан залуугийн машин. Тэгээд одоо өөрөө бас энэ нутагт хараахан байхгүй ажиллаар ингээд гадагшаа явцсан байсан. Тэгээд надад машинаа хүртэл үлдээж өгөөд за чи одоо өөрийн тэр хийх гэж ажил дээрээ миний машинаа хэрэглээрэй гэд. Тийм ээ энэ бол одоо яах ч аргагүй л хайрын хүч байсан. Хүн болгоны хандив заавал мөнгө төгрөгөөр биш. Өөрийнхөө ямар нэгэн зүйлээр тусалж болно. Тэгээд одоо ийм олон хүмүүсийн хүсэл найдлагыг манай хэдүүлээ хүлээж аваад айлаа дүүгийнхаа хүсэл мөрөөдлийн сайхан биелүүлсэн. Чиний сайхны бурхан шивний бидний дурлал хайр сэтгэл минь үрдэн юм шүү амьдралын гэрэлгийгээ Одоо нэг хэдэн жилийн дараа би өөрөө юу гэж боддог юм бэ? Ийм нэг хүмүүсүүдийн асрамжийн миний чадлын өрөөл би ийм нэг газар гаргая гэж маш боддог шүү дээ. Ийм хүмүүсүүд өөрийнхөө хөвгтэй ажиллах. Одоохондоо над ингээд миний бас нэг 2 хажууд ингээд таньдаг мэддэг юу байж би сэтгэлээрээ дэмжиж маш их боддог гэсэн үг. Гэхдээ одоо өөрөө бас арай тийм санаандаа хүрж ийл үү дээ. Ингээд тэгж бодож ия санаандаа хүр дийлэхгүй байна гэж боддог. Яа одоо энэ чармаа гэж боддог. Аль өдөр төр хүүхдүүдийн ингээд их юмд дэмжиж дийлэхгүй. Би хажууд нь очиод тэднээсээ сайхан хайр өгөөд, халамж өгөөд, тэднээсээ амар зориг өгөөд аль нэг өдөр тэгж боддог гэсэн үг.